цэцэг өөрийн нөлөөгөө Мари болон Рикийн ард шийдэж 9 сарын дараа Тами ярилцлагуудаа багада өөрийгөө дэндүү ихтэй дураараа чам өөрөөр хандаж эхэлнэ гэж хатуу анхааруулсан. Тами дуртлагууд бол тасралтгүй их болдог. Мари хүүхдүүд би ингээд юу нэг хэрэгэлдэг юм аа ингээд олон дахин хэрэглэх хандлагатай байдаг. Одоо энэ нарны цэс маань ингээд арай дуусах болоогүй нэг 7 өдрийн дараа дуусах байх. Гэтэл л ингээд шинийг нь авцсан. Тэгвэл яг гинт нэг өдөр за одоо маргааш нэг өдөр дуусах байгаа юм байна гэсэн бодлогоогоор ингээд дандаа ингээд төрүүлээд авцсан юу намар идэг. Шинийн туршааны сон ингээд айгаад идэм аяг болох болоо хийд юм юмд мөнгө үрчхүүдээ гэж бодоод байдаг учраас ер нь нэг яг ер нь таалагдсан юм аяг удаа хэрэглэх гэдэг. Ирж байгаа гэж итгүүлэхийг оролдож эхэлдэг. Старт төдийгүй мафийн маш ганцж байгаа дүр үзүүлээд дараа нь хамгийн дуртай багс. Нааш тэгтээ энэ гадуур нь ямар нэг юм сав мав ч юм уу эсвэл ингээд толгойд нэг чим байхгүй болохоор ихвчлэн гэртэл ашигладаг. Яга зогсохгүй бүгдийг нь цээж Юмудаа их урд авчраг болохоор би тэр шууд нэг ийм ачааны төлөв шиг юм захиалсан байсан. Энийг ухсраад шууд эндээ хийх чинь. Каргоос авсан юм да харуулъя гэж бодлоо. Энэ болохоор ингээд цэцгийн ваар цэцэгтэй ингээд хийгээд тавьчихдаг. Ийм цэцгийн тавиур гэх юм уу, ийм сүрнээр юм. Тэгээд энд нь зориулаад ингээд хиймэл цэцэг захиалсан. Энийг нь хийгээл одоо телевизэрнийхаа суурин дээр ч юм уу те эсвэл текэн дээр ингээд тавьчихад хөрхөн юм билээ. За энэ цэцнээс болохоор хоёрыг захиалсан гэсэн. Энэхдээ би захиалаагүй. Манай ээж захиалсан юм хоёр хиймэл цэцэг. Өөр нэг бас амьд цэцэг хийх зориулттай юм шаазан ваар захиалсан байхгүй. Тэсэн чинь арай л амар жижиг ирчихжээ. Гэтэ тэгээд яг харагдах нь бол хөөрхөн. За бус тавсан юмнуудаа үзүүлэхээр ер нь камера нөгөө тийш нэрүүлэх юм да. Энэ нэг ногоонгийн гутал авсан байна. Тэгээд маш их таалагдлаа. За энэ болохоор миний авсан хүнсний тэрэг. Эндээс авах гэхээр нэлийн энэ болохоор миний авсан хүнсний тэрэг. Тэгээд эндээс авах гэхээр ер нь 90-100 мянга гэдэг нэлээд үнэтэй байгаа. Энийг болохоор сая авахдаа би 40 мянган төгрөгөөр захиалж авсан. 10-аас 12 кг ер нь даацтай юм билээ. Тэгээд би ихвчлэн амарч байхдаа ер нь ганцаараа хүмүүсээ цуглуулчихдаг байхгүй юу. Тэгэхээр голд нь ингээд 2-3 амарч байгаа. Тэгэд нэг авахаараа юу гэдэг харагдсан бүх юм авах гад нэлийн их юм болчдөг байхгүй юу. 3-4 тийм тэгэл голд нь нэлээд олон амардаг. Тийм учраас хүмүүс ойрын үед ялангуяа ингээд эмээнэр, эгчнэр ийм хүмүүсд хэрэгтэй явдаг болсон билээ. Тийм ингээд шатан батан дээр ч гэсэндээ ингээд аваа авчаад амар амар юм билээ. Тийм болохоор би энийг авсан харагдах байдлын гэсэндээ амар хөөрхөн багаас тийм. Ямар ч тийм цоолох, моолох тийм юм байхгүй. Ирсэн ухсархад ч гэсэндээ бас энийг энд нь ингэж хийгээл ухсарчт юм билээ. Өнөөдөр каргогоо авахдаа уутгүй очсон байсан болохоор шууд энийг онгоолоход задлаад энэ дотроос энэ юмнууд хийгээд ирсэн байхгүй. Тэгээ хамгийн таалагдсан бол ад тийм байсан. Энийг авахыг маш удаан хүссэн. Тэр өмсгöd нэг офс маягийн цамц авсан байгаа 30 мянган төгрөгөөр тэрийг өмсч харуулъя. Банч биш нэмэгдэн жишүүнд ангаар нь өмсөөвсөн ч болох юм байна. Амар офс харагдаж байна. Гадуур дэлгүүр хэсгээ бол болцсон хувцсан дээр хүнсэл зөвхөн гаднаас авдаг. Хувцсанраа бас гэр ах юм тийм жижиг шижиг хэрэгсэл декор авахтай хвчлэн л ер нь Pinduoduo ч юм уу, Temu ч юм уу тийм хуудуудаас авдаг болсон. Тэгээд болж байна. 6. Үх тийм үү. За одоо тэгвэл бүр 6 цаг болцсон байгаа юм байна. Тийм болохоор оройныхоо хоолыг хийж эхлэе. Өнөө орой бантын их жагаа махаа гэсгэж чинь тийм болохоор хувцснуудаа ер нь солиод гэрээ ажилтаа. 2 дахь өдөр ажилдаа явахдаа би ер нь яг ингэж өмснө. Бүтнээр ерөнхийдөө харагдаж байна. толгойч. Энэ болохоор манай хүний бас Японоос авсан гандам. Тэг гандамнууд болохоор ингээд сайзаараа RG, MG, PG гэдэг 3 сайз идэв. Энэ болохоор 2 дахь MG тий. MG буюу ер нь бол дундийнх нь л гэсэн үг гэж ойлгоод байгаа шүү дээ. Одоо болохоор их биений ерөнхийдөө гүйцсэн байгаа. Өнөөдөр болохоор далавчин хийж байгаа. Тэгээ ингээ хуруугаараа хүртэл ингээ салдаг гэж боддоо. Хуруусаа
Тэгээ хураг нуглаа хийчихвээ гэж яллаа шүү дээ. Тэр би бас нэг гандамных нь эврийн нургаагаа хийцэн. Тэг хамгийн гол нь эврээд байгаа. Одоо ингээд хуруу сардаг за. Харагдаж байна уу? Харагдаж байна. Ингээд хуруу ингээд тэнд нь ингээд сэлэм бөө мө 9 бүс өнгөө юм. Бариулна. Энэ ихтэй шууд ингээд бол бүтнээрээ ирдэггүй. Хайрцаг дотроо ингээд нэг хэрэгслээр одоо лего шиг амар жижигхэн хэсэг байдаг байхгүй. Тэрийг нь салгаад, зүлгээд, за шаардлагатай бол будаад тэгээд нэгээр нэвлүүлдэг. Би энийг болохоор хүмүүс нэгийг өмнө цуглуулдаг гэж мэдтгүү байжгаад сүүлд юунд бол амар ойлгож байгаа. Гутал нь арай амар биш хөлн илүү. Гутал нь илүү. Тийм гутал нь амар том гуталмөр шиг. Тэнтгүй. Би чамаа хэлхийдэлнийх юм анзаарахгүй шүү дээ. Би ч хийж мэддэг. 20 жилийн өмнөх. 20 жилийн өмнөх загвар гинэ. Чи тэгснэ сүүлд очиод 1980 оноос хойш илүү. 1980 оноос хойшоо ер нь жил болох юм шинэ гандам гараад амар олон төрлийн гандам бит юм лээ. Одоо санитрийг эвлүүлдэг гэдэг хэлснүүд нь болохоор хайрцаганда эвлүүлэг гэсэн үг нэ. За. Эвлүүлэггүй байхдаа болохоор ингээ иймэрхүү харагддаг. Тэгээ энэ болохоор янз бүрийн одоо юу гэдэг залгаас, малгаас, боолт бүх юм эднэр байдаг. Эднэрийг нь хумсны авдаг юм бэх байдаг шүү дээ. Эднэрээр ингэж цэвэрхэн салгаад үрээд тэгээд хажуудалтаа ингээд 8-ороо байдаг 6 7 8 9 6-гийн А 6-гийн Б гэх мэтчлэн ийм юмнууд байдаг. Тэгээд тэр нь болохоор аль хэсэгт орохыг шийддэг юм билээ. Эднэрийг нь аваад хоосон болохоор нэг иймэрхүү харагдана. Тийм болохоор бас зөөвлөхтэй хамгийн чухал мангар том харьцагт ирдэг. Далавч нь ингээ 2 давхар юм уу? 2 давхар юм уу? Тэгээд 2 давхар ингээ болох юм уу? Тийм. Ингээ голоор нөө. Зүгээр л ингээл дөрөв. Ийм болно гинэ. Тэгээ энэ болохоор яг ингээд дахин амталт нэг юм байна. Хоо. Алстай бичлэгээр харагдахгүй байгаа шүү дээ. Жохон найшлуулж гаргахгүй шээ. Тэгээ саяны юмнуудыг ингээд дахиж гаргаа сууглаад ингээд тэр нэг юм болно гинэ. Ингэж олон өөрчлөлтөн. Ингээ сэлэн мэлбэнд бас ингээ хуйнаас авагдана. Амар нарийн детальтай жижиг мөртлөө. Амар сайн чанартай. Эвлүүлээд хийцэн гэхэд. Стай гоё. Тэгээд тэр ингээ яаж буцааж хийхлээ ингээ. Чамаг бүх гандам эвлэж дуусгах би бичлэг хийнэ. Гандам гэж мэдхүү гэдэг. Энэ гандамыг авах гад тэгээд гандам бис чивж ягаад монгол хүмүүстэй таарсан. Тэгэхээр ер нь цуглуулдаг хүмүүс зөндөөл байд юм шиг үлээ. Би л мэдгүй болохоос. Амар халаасаад байгаа цаахан голох. Балкон голох ч юм уу? Шороо мараад ирдэг лөө. Энэ дөрвөөсөө нэмэр болохгүй юм дөхөө. Ийм гандамыг ойролцоогоор хэр хурд эвлүүлэх үү? 2 онд л. Тэр нь огцыг тасралтгүйгээр өөр юм ихгүй гэсэн үг тийм. Биш. Тасралтгүй нэг 5-6 цаг суучлаа. 5-6 цаг уу? 5-6 цаг дамжих би л өмнө туслахад бол арай л хэцүү байсан. Эцэг 20 морин цаг байл. Тэгэхээр эвлүүлж байгаа гэсэн зөндөө бол мэдхтэй урцгацсан. Нэг үзээд идэг. ТV юм үздэг за. YouTube дээр бичлэг үзээ бич очиж харангууд гандам эвлүүлж байгаа юм байна. ТV бичлэг үзээ бич. Сууринда хийгээд ерөөхдөө бэлэн болцсон юм харагдаж байна. Өмдөгтэй ногоон сангинтай бантан маань бэлэн боллоо. Ямар ч хүмүүс байхгүй. Мөөг ийдсэн чи амар гайхалтай болсон юм шүү дээ. Чи ногоон сангин их үү? Түүхний ногоон сангин. За өнөөдрийн влог маань ер нь ингэсгээ дуусж байна. Хийх ёстой бүх юмаа хийцэн учраас одоо би саяхан эхлүүлсэн зурлаа үзэж байна. The Great гэж зурл эхлүүлсэн. Тэгээ одоо season 2 руу орж байна.
Би өмнө Bridgerton үзээд надад амар таалагдчихсан байхгүй юу? Амар нэг тийм гүнжлэг, үлгэрийн яг л нэг тийм амар гоё мэдрэмж өгч ийсэн. Тэгээд энэ Creed гэдэг кино болохоор яг тэрнтэй адилхан 1800-аад оны талаарх одоо тийм хааны ордны амьдрал тэ язгуурчнуудын талаар гаргадаг учраас би энийг үзье гэж бодоод үзсэн. Гэхдээ ер нь нэлээ өөр юм байна. Үнэлгээгээрээ Bridgerton-с илүү. Тэгээд өнөөдөр бол би амралтын өдөр учраас нэг 12 энтер хүртэл бараг цувралаа үзнэ. Маргааш өглөө тэгээд эрт пилатестэй учраас ер нь бас нэг ч юм дөрөөд тахгүй. За тэгэхээр маргааш уулзцгаая. За guys, өнөөдөр бол нэгд өдрийн орой. Би ямар ч влог хийгээгүй. Яг тэгвэл амар бүгчм халуун өдөр байлаа. Бас агуу байсан учраас төлөвсөн юмнуудынхаа хооронд гүйсэрэхтэл ер нь залхуураад нэг хямраг бичээгүй. Өглөө 8-аас босоод пилатеста явсан. 8-аас гарахад ер нь амар халуун болсон байсан за. Би ингээ доогоор эрт үстэй, дээгүүрээ цээж өвчтэй. Тэгээ гадуур цамц усаа харсан ахгүй юу? Тэгсэн чи бүр амар халуун бүр тисгүй. Тэр хүмүүс ч явсан цамцад толгой дээгүүрээ нөмрөө цээж өвчтэйг явсан чи бүр хүмүүсийг амар хараад зү. Тэгтээ яг азар манай пилатес гэрээсээ орхол то нэг 10 минут л алхаад хурцдаг болохоор гайгүйсэн. Шүдний имлэг орж шүдээ үзүүлсэн. Тэгээд халуун байсан болохоор тэр амар төвчөөдөл нагсаа шүдний имлэгээс ирэх гэж баг 2 цаг болсон. Маникюр, педикюр одоо наадмаар хийлгчий гэд ботцсон байсан. Маникюра өмнө ингээ хийлгсэн байсан аахгүй юу? Энэ хөрхөн хана харагч гинөө. Ийм хөрхөн шар өнгөөр хийлгсэн. Энтэйгээ адилхан өнгийн педикюрийг өнөөдөр хийлгээд бас цугны вакс хийлгсэн юм байна. Тэгвэл пилатес дээр ингээл янз бүрийн гар үл хөдлөсөн юм ихээр ингээл тэр хідээ өрөөс үсч харагдаад байгаа шүү дээ. Би өгнөл вакс хийлэхгүй байхаг аль болох хүстэй. Тэгтээ үнэхээр ингээд амар тэр хідээ өрөөс үс ингээ харагдаад байсан болохоор дискгүй тэгээ ахуулсан. Өснө ургал зогсоодог лазерт бол 2 курс ороод доктурхаа болцсон. Тэгээ удалгүй хэдэн сарын дараанаас ингээд хоол зайтай нэг хэд хэдэн шигтэй тийм цөөхөн өвс ургаад эхэлсэн байсан. Тэгээ тэрийг огт авахгүй явсараад өнөөдөр вакс дуулчлаа. Зүгээр амар би тийм бэлэн дээр ингээд гоё хах гэж хичээгээд байгаа байхгүй. Хичээгээр бүр ингээд улам ингээд өдөртөө шуудлаас нь удаа. Одоо би дандаа л ер нь бүтэнсэн болно нэгтгэхэд бичлэг хийн яагаад гэвэл тэр өдөр арай илүү завтай байдаг, олон юм амжуулдаг учраас гэж бодоод тэр талаараа ер нь өдөр тутмын daily vlog хийгээд нэг гэсэн үг шүү дээ. Сонирхолтой зүгээр ингээд өдөр тутамдаа хийдэг юм харуулаад хуваалцаад байсан орон зүгээр ингээд нэг сэдвээр ингээд урт бичлэг хийвэл зүгээр юм байна гэж бодсон. Тэгвэл бол ингээд нэг дэлгүүрт нэг идэж ууж байгаа, нэг гадуур явж байгаа гэснээс илүү зүгээр нэг газараа суугаад тэр бичлэг ихснээсээ дуустал нэг зүйлийн талаар нэг газараа тэгж хийвэл зүгээр юм байна гэж бодсон. Энэ наадмаар бит хоёр болохоор гэрийнхэнтэйгээ хөвсгөл явах гэж байгаа. Хөвсгөлд өнгөрөөж байгаа наадмын хэдэн өдрөөрөө влог хийж хүргэе гэж бодож байгаа. Ямар үгүй. За тэгээд хийн үзэхүдээ одоохондоо үсэн нэг хэмээр ихэн үзэхгүй байгаах. Хүсрээл гэл миний сайн найзууд үзэж байгаа байх гэж би бодож байгаа. Тэр өнөхөр үзэж байгаа бол чи үнэхээр өөр нэг яриад тахмаалаа бичлэгээ ингээд дуусгая.